За юу яцгаан залуусаа та бүхэнд сайхан өдрийн мэндийг эцэг минь хүргэж байна. За өнөөдөр 4 сарын 23-ны өдөр. За тэгээд Exxon брокерийн урилгаар Кипр руу явах гэж байна. За тэгээд одоо бол онгоцны буудлын дээр ирсэн байж байна. За тэгээд Кипр руу явахын тулд бол нийт 3 онгоц дамжина. За эхлээд бол Турк орно. За Туркийн дараа Грек орно. За Грекээс Кипр руу бас онгоцоор явахаар байгаа. За нийт бол нэг 20 гаруй цагийн нислэг бол үлдэхээр байна залуусаа. За тэгээд ямар ч одоо онгоцны буудлын дээр ирсэн байж байна. За тэгээд манай одоо явах онгоц маань ер нь бол одоо тэн дээр бол байна залуусаа. За тэгээд ямар ч байсан онгоцон дотор ороод уулзъя. За ингээд онгоцондоо суудсан байна. Одоо хажууд очроо ирсэн байна. Сая жоохон гоцорч ирсэн. Юм айсаа. Нилээ баартай явж байна. Алга болгосон. Яг явах хүн чемодан алга болгосон. За тэгээд иймэрхүү байгаа байна. Залуусаа. За онгоцон дотор онгоцны ойлт явж байна. За би бол нэг онгоцод нэг унтч чаддаг байгаа. За одоо бол Монголоос гараад 4 цаг гар явж байна. За Стамбулын эсрэг онгоцны буудлын нийт 9 орчим цаг явна. За тэгээд ямар ч хийсэн Стамбул дээр буугаад за Грек руу явахын тулд Стамбул дээр бараг 5 цаг одоо Стамбулын эсрэг онгоцны буудлын дээр байж байгаа. За тэгээд бол 5 цагийн дараа Грек руу явах байгаа. За тэгээд ер нь бол яг хийх юм болдохгүй жоо хийцүүрч хэцүү байна. Ямар ч байсан Стамбулын сонгоцны буудлын дээр уулзцаая. За залуусаа 9 цаг нисч ирсэн Стамбул дээр. За бид хоёр одоо Стамбулын одоо сонгоцны буудлын дээр бол явж байна. Дөнгөж сая буугаад. За одоо эндээсээ бид хоёр яах вэ гэхээр одоо энтхийн цагаар бол одоо бол 1 цаг 5 минут болж байна. За бид хоёрын хувьд тэгэхээр эдний Стамбулын эсрэг онгоцны буудлаас одоо Афин руу явна. Грек руу явна. За Грек руу явахын тулд бид хоёрын бүхэл бүтэн 5 цаг бол зарцуулна. Тэгээд 5 цаг энэ дээр байж байгаа Стамбулын эсрэг онгоцны буудлын дээр байж байгаа. За тэгээд бол Грек руу явах байгаа. За Грекээс дахиад цаашаа дамжин бид хоёрын хувьд бол нэлээд аялал бол дөнгөж эхэлж байна. Эхний буудлын дээрээ ирсэн байна. За тэгээд өнөөдөр бол бид хоёр Стамбулын одоо онгоцны буудлыг нөхөлнө гэж бол яриад байгаа тийм ээ. Нөхөлнэ. За Стамбулын эсрэг онгоцны буудлын дээр нөгөө Wi-Fi, үнэгүй Wi-Fi байхгүйгээд тэгээд пассвортаараа 1 цагийн ирэх авдсан байна. Бас мэдхэд илүүтэхгүй юм байна. Миний хувьд гэх юм бол анх удаа одоо энэ Стамбулд ирж байгаа. Тэгээд ямар ч мэдхгүй зүйлүүд бол зөндөө байна. Тэгээд одоо нэг юм олж иддэм билүү гэд ерөөхдөө бол явах чинь. За тэгээд гадуур бол юм байна да. За тэгээд нэг энэ дээр нэг Wi-Fi free гэсэн нэг машин байд юм байна. Гадаад пассвортоо уншуулад авдсан байна. За залуусаа бид хоёрын аялал үргэлжилж байна. За бид хоёр Туркийн duty free-д орж ирээ. За нөгөө хоол зардаг газар нь орж ирсэн. За бид хоёр сууж байна. Хоёул Макдоналдс авсан чинь үний 100 мянга болж байна. Би ч Хонконг бол хямдхан шүү дээ хамаагүй. Тийм шүү дээ. Солонгос ч хямдхан байд тийм. Үний 100 мянга. Ганц Макдоналдс шүү. Харин тийм шүү тий. Тэгснэ одоо тэнд байна шүү дээ. За одоо тэнд гэдэг одоо энэ Gang Foods гэдэг байгаа юм. Энийний хоол энэ гэдэг Одоо энэ ганцхан ийм юм. За ойж байгаа залуусаа би харуулах юм. Хоол энэ. За одоо энэ хоол. Энэ 100 мянга. Энэ 100 мянга, ингээд 100 мянга. Ингээд 100 мянга төгрөгөөр ийм үнэтэй тий. Яг гоё 100 мянга тийм гоё пүүл гоё бүтээл ханамжийг авч явах гоё шүү дээ. Тийм шүү дээ. Энэ бол хамтхан байна. Харин ямар ч баяр тий. Наад энэ ч гэсэн нэг хамт. Харин тийм үү тий. Тэгэхээр одоо хоёулаа дундад цэлэнгийн харсан тий хоёулаа тий. Дундад цэлэн бисаа үгсэн чинь. Тий. Ийм байгаа байхгүй. Тэгээ нэг
нэг сая 700 мянга авсан. Тийм тий. Монгол улстай бичлэн байна. Тийм. Тэгсэн мөртлөө Mac-ийн нэг сет нь 100 орчим мянга болчихж байгаа байхгүй. Өө энэ 100 мянга явуулдаг. Тийм энэ 100 мянган төгрөгтэй бүр Монгол мөнгөд тий. тийм. Хамгийн зөвүүн нь нэг зүсэн пьяца 50 мянга. 50 мянган төгрөгтэй. Монгол бол ингээд тий пьяца авсан шүү дээ тий. Тий. Бид хоёр бүр яалч одоо бид хоёр чинь бас л Forex энтригээд бас л ингээд гайгүй мөнгө олдог хүмүүс. Гэхдээ Туркийн одоо яг энд байгаа хоол бол яг бид хоёрын хувьд юм бол тэгээ одоо бүрийг 100 мянгаар авч идэх нь хашаа тийм ч тий. Тэгээ бид хоёр ийм хоол авч идээд энэ ингээд 170 мянга ерөөсөө одоо энэ спагетти ихэд 100 орчим мянга тий 70 80 мянга тий энэ бараг 100 мянга тий энэ 100 мянга энэ 80 мянга тий Нийтдээ 100. тий тэгэхээр ер нь Туркийн ерөнхийдөө за энэ food court гэдэг байгаа заяа. За тэр McDonald's нь бол ерөнхийдөө тэнд биш тэр цаана харагдаж байна уу? Тэр тэнд харагдаж байгаа. За эндээс бол бид хоёр бол хоол аваад идэх гэсэн чинь бас л арай л чанга байна яг үнэндээ. Тэгээд манай залуучууд ч гэсэн бас энэ Турки яг энэ дээр хоол авч идэхдээ жоохон болгоомжтой мөнгөө одоо бодож авч идэхгүй бол одоо тэгээд нэг бүрийг 100 мянгаар авахаараа шүү залуусаа. Тэгэхээр та бүхэн бас анхаараарай залуусаа. Гол нь яг 100 мянгаыг төлөөд пүүл сэтгэл ханамжтай гоё юм идэх гоё. Тий, тий. Энэ бол тийм Ямар чамтай байхгүй энэ тий. бол Монголд одоо нөгөө нэг энэ одоо 78 мянган юм байна. Тий. Үнцэн тийм. Тий. А гэтэл төлж байгаа мөнгө нь энгүүд нэг жоохон сэтгэл ханамж муу Тий. бага. Тийм би ч гэсэн тэгээд бас нөгөө нэг очрог ерөнхийдөө би бас нөгөө за энэ буруу бодоод байгаа юм болов уу гэж бодоод за тэгээд нэрээ одоо нэг бүргэрийн сет нэг гэхэд чинь 800 хэдэн одоо туркийн лир байгаа байхгүй юу. За тэгэхээр нь би бас очрог буруу бодож иж магадгүй гэд нэг 20 евро солиулсан чинь за нөгөө хаач шүү. За 20 евро солиулсан чинь за харуулъя 20 евро солиулсан чинь ингээд нэг 600 хэдэн лир ирж байгаа байхгүй бүр ингээд 600 хэдэн лир заяа 20 евро солиулахад тэгэхээр чин одоо та бүхэн одоо бүргэр хэдэн төгрөгийн үнэтэйг та бүхэн мэдж байгаа. Тэгэхээр ямар ч сан Туркид ирж байгаа залуучууд ялангуяа одоо энэ дамжин өнгөрөх байгаа залуучууд хоолнуудынхаа үнийг сайн судлаарай гэдгийг бол дахин хэлье. Миний зүгт хэлчихэж. Оо за шгүй. За манай очроо цүнхээ олсон гинэ өглөө цүнхээ хулгаад алдсан. Тэгээ одоо хувцгүй явж байгаа тий. Сэл хувц байхгүй. Баянтай явж байна. Тэгээд сая боллоо. За шгүй. За бид хоёр нэг иймэрхүү байна. За тэгээд бид хоёр одоо энд 3 цаг 35 минут болж байна. Бид хоёрын онгоц 6 цаг энтхийн цагаар 16:50 хөдлөн. За тэгээд бид хоёр одоо Грект очоод эргээд холбогдъё залуусаа. За ийм биш үү.